Бид өмнөх видео хичээлээр Гитлер 1924 онд шоронд орсон, түүний 1923 онд хийсэн Мюнхний алдартай төрийн эргэл бүтлгүүцсэн болохыг үзсэн. Тэрээр шоронд байх хугацаанд Mein Kampf номоо бичиж байсан. Түүнийг шоронд байх хугацаанд нацист нам хориотой болж 20-д оны ихээр тэдэнд төрийн эргэлт хийх боломжийг олгосон Веймарын Германы эдийн засгийн хүндрэл мөнгөний ханшны хит уналт зэрэг нь зогссон байлаа. Гитлерийг шоронгоос гарах үед байдал инхүү өөрчлөгдсөн байсан юм. Шинэ мөнгөн тэмдэгтэй болж улс төр эдийн засгийн байдал харьцангуй докторчсон байна. Иймээс нацист нам Гитлер хоёр ажлаа бараг эхнээс нь эхлэх шаардлагатай болсон байгаа. Гэхдээ энэ үед Гитлерийн нэр хүнд нөлөө улам өссөр байсан. Тэр маш алдартай элтгэгч болж улам олон хүн түүнийг мэддэг, тойрон хүрээлдэг болж байсан л та. Тэрээр дараагийн хэдэн жилд нь номоо хэвлүүлж хэдэн 10,000 хувь борлуулж чадсан ч ерөнхийдөө Германы улс төрийн тавцанд жижигхэн тоглогч хэвээрэл байсан. Ингээд цааш нь хурдтай байв. 20-д оны төгсгөлд нацистууд аажмаар нөлөөлөө нэмэгдүүлж байх үед 1929 онд дэлхийн эдийн засагт асар том өөрчлөлт гарсан нь их хямралын эхлэл байсан юм. Их хямралын эхлэл нь Америк нэгдсэн улсын үнэт цаасны зах зээлийн уналт болсон 1929 оны 10 сарын хар мигмар гараг байсан. Энэ бол зөвхөн Америк нэгдсэн улсын ч биш, дэлхийн нийтийн эдийн засгийн их хямрал эхэлсэн тохиол байсан юм. Ингээд дэлхийн нийтийн эдийн засгийн хямрал боллоо. Альва цаг үед эдийн засгийн хямрал болоход хэд даварсан үзэлтэй, нацизмын ихэнхдээ хэд барууны үзэлтэй гэж тооцогддог. Эсвэл хэд үндсэрхэг үзэлтэй, эсвэл хэд зүүнний үзэлтэй капиталист системийн эсрэг намууд илүү эрчимтэй үйл ажиллагаа явуулах эрч хүчтэй болж ирдэг. Ингээд 1930 оны Германы парламент болох Рейхстагийн сонгуулийн тухай яриа. Ингээд Рейхстагийн сонгуулиар нацист нам анх удаа аль бие осоор хүлээн зөвшөөрсөн байна. Сонгуульд тэд ойролцоогоор 18% санал авч түүнтэй тэнцэх хувийн гишүүд Рейхстагт суух эрх авсан байна. Ингээд нацист нам гинэт Германы улс төрийн томоохон хүчин болж хувирсан. 1932 он болоход эдийн засагч нэг их сайжраагүй уламд орцоор байсан. Ингээд 1932 онд Гитлер ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн. Тухайн үед Германы ерөнхийлөгч нь Паул фон Гинденбург байсан. Гинденбургийн фронтын шугам, Зеппелин агаарын хөлөг, түүний осол зэргээр нэр гарсан өнөөх алдартай Гинденбург шүү дээ. Тэрээр генерал Люндендорфийн хамтаар дэлхийн 1-р дайнд Германы армийг командолж байсан юм. Гинденбург 1925 онд Веймарын бүгд найрамдах улсын ерөнхийлөгчөөр сонгогдож 1932 он хүртэл энэ албыг хашсан бөгөөд дэлхийн дахин сонгогдох бололцоотой болсон байна. Гэхдээ Гитлер ч бас энэ сонгуулиар муугүй амжилт үзүүлсэн. Энэ нь тэрээр сонгогчдын 35% саналыг авсан. Гэхдээ Веймарын бүгд найрамдах улс их сонин системтэй байсан байна. Энэ нь одоогийн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөө сонгохтой бол огт адилгүй өнөөгийн Герман улсын парламентын сонгуулийн системээс ч гэсэн өөр байсан. Ерөнхийлөгч парламент нь тус тусдаа сонгуулиар сонгогдсон, сонгуулийн дараа нийлж засгийн газраа байгуулдаг. 1932 онд Гитлер ихэнх нэр хүндтэй болж нацист намч парламентод олон судалтай болсон байсныг дахин дурдах нь илүүцэлтэй. 1932 онд парламентын хэд хэдэн удаагийн сонгуул болсноос бид хоёрыг нь онцлон ярьж байна. Парламентаас засгийн газрыг эмхлэн байгуулж, канцлер хэмээгдэх ерөнхий сайд өөрийн кабинетийг бүрдүүлэхийн тулд сонгуул явуулж, намууд харилцан адилгүй санал авна. Аль ч нам нь олох болж чадаагүй тохиолдолд намууд хоорондоо нэгдэж эвсэл байгуулна. Ингээд бялуу хуваах хилцээрүүд намуудын хооронд явагдаж, за хөөе хэдүүлээ эвсэл болбол яаж байна? Тэгвэл манай намын энэ хүн дотоод явдлын яамны сайд болж, танаа намын тэр ерөнхий сайд болно. Тэгвэл бид хамтран засгийн газраа засгаа байгуулж болох юм а гэх мэт яриа хилцээр өрнөж байгаа. Гэтэл тухайн үеийн сонгуулийн дүнгээр эвслийн олонх нь ч бүрдэж чадаагүй. Нэг нь парламентын сонгуул, нөгөө нь ерөнхийлөгчийн сонгуул. Үр дүнд нь Гинденбург ерөнхийлөгч хэвээрээ үлдсэн ч Гитлер маш сайн үр дүнтэй өрсөлдсөн. Дараа нь парламентын 2 удаагийн сонгуул болсон. Парламентын сонгуул буюу Рейхстагийн сонгуультэй. Үр дүнд нь олонхын санал авсан намч байхгүй, олонх эвсэлж байгаагүй. Эвсэлж үгүй, олонх ч үгүй.
За нацист нам энэ сонгуулиудад голох байр суурьтай оролцож улам олон төлөөлөгч нь Рейхстагт суухаар болж байгаа юм. Гэтэл 1933 он гэхэд хямралын байдалтай болсон. Ингээд 1933 оны ихэр улс төрийн хямралт эхэлсэн. Засгийн газар ч үгүй, канцлер ч үгүй, сайд нарын танхимч бүрэлдээгүй олонхын эвсэл байгуулж чадахгүй байсан учраас улс орон гүйцэтгэх засаглалгүй болсон байсан. Гэтэл Ваймарын үндсэн хуулинд нэг сонин залт байсан нь парламентд суудлахгүй байсан ч хамаагүй хэнийг ч канцлер томилох сайд нарын танхим бүрдүүлэх, засгийн газар байгуулах эрх мэдлийг ерөнхийлөгчд олгосон явдал юм. Ингээд Паул фон Гинденберг өөрийн өрсөлдөгч байсан Адольф Гитлерийг түр засгийн газрын тэргүүн сайд нарын танхимын тэргүүнээр томилбол ямар нэг хэмжээгээр нийгмийн зөвшөлтсөлд хүрч ингэснээрээ дахин сонгуулиар олонхын эвсэл байгуулагдан хууль ёсны доктортой засгийн газартай болж болох юм а гэж итгэсэн байсан. Тэр үнэндээ Адольф Гитлерийг дэмжигч огтоос байгаагүй юм. Ингээд Паул фон Гинденбург итгэл үнэмшлэхэд дагуу шийдвэр гаргаж нацист нам цөөнх ямар нэг олонхын бүлгийн гишүүнч биш байхад нь тэр байтугай өөрөө Адольф Гитлерийг дэмждэггүй байж ч түүнийг канцлераар томилох шийдвэрийг гаргасан. За энэ бол нэг сард болсон үйл явдал. За Гитлерийг канцлераар томилоход канцлер гэдэг нь Германы Рейхстагийн ерөнхий сайд гэсэн үг. Ингээд 2 дугаар сар болоход асуудал бүр сонирхолтой болж эхэлсэн. 1933 оны 2 сард Берлин дэх Рейхстагийн ордонд төмөр гарсан. За энд Рейхстаг шатаж байгаа зориг байна. За тэгэхээр тэд хэргийн газар дээрээс Маринус ван дер Любек гэх Данийн коммунист этгээдийг барьж авсан байгаа юм. За ингээд гал гарсан хэргийг коммунист хувьсгал өдөөх гэсэн орлого гэж үзсэн. Бараг л шалтгалсан гэх юм уу да тий. Ингээд Гитлер Паул фон Гинденбургт ерөнхийлөгчийнхээ хувьд онцгой байдлын үед ашиглах эрх мэдлээсээ хэрэглэхийг зөвлөсөн. Энэ нь бас Веймарын үндсэн хуулийн хачирхалтай залтуудын нэг байсан. Үүний дагуу ерөнхийлөгч нь тодорхой нөхцөлд онц байдал тогтоож иргэний эрхийг хязгаарлаж болох тухай заасан байдаг юм. Энэ мэдээж онцгой нөхцөл байдал муу учраас Гинденбург зарлиг гаргаж иргэний эрхийг хязгаарласан. За Рейхстагт гал гарсны дараа Гинденбург нацистуудын ятгалгаар Рейхстагийн галын тогтоол гихчийг баталсан. За ингээд галын тогтоолд засгийн газарт онцгой эрх олгож иргэний эрхийг хязгаарлахыг тусгасан байгаа юм. Гэхдээ энэ бүхэн нь Веймарын үндсэн хуулийн дагуу хууль ёсоор болж байгаа үйл явдал гэдгийг та бүхэн анхаарал таах нь зүйтэй. За Рейхстагийн төмөр галын тогтоол иргэний эрхийг хязгаарлах гэж бичил та. Парламентод олонхын эвсэл бүрэлдээгүй Гитлерийн засгийн газар нь түр засгийн газар байсан учраас 3 дугаар сард парламентын дахин сонгуул товлсон. 3 дугаар сарын сонгуулиар олонхын эвсэл бүрэлдэхний гэж найдаж байсан байна. Гэтэл иргэний эрхийг хязгаарласныг нацистууд далимдуулан хагас цэрэгжүүлсэн бүлэглүүдийнхаа хүчээр өрсөлдөгч улс төрийн хүчнүүдээ шахамдуулж олон нийтийн санал асуулгын дүнд нөлөөлж өөрсдийн дүнг сайжруулж өрсөлдөгч хүчний нэр дэвшигчдийг дарамтлах зэрэг орлогуудыг хийж исэн. За ингээд 3 дугаар сарын сонгуулийн дүн гарахад нацистуудын авсан саналын тоо илт нэмэгдэж 44% саналыг авсан. За энэ нь хэдийгээр олонх биш тэд дангаараа засгийн газар байгуулах боломжгүйч Рейхстаг буюу парламентод хамгийн олон судалтай нам болж чадсан юм. За энэ нь хэдийгээр тулгамдсан сонголттой сонгуул болсон хэдий ч үүний үр дүнд одоо тэд олонхын эвсэл байгуулах үүн дээрээ үндэслэн шин засгийн газар байгуулж Гитлер канцлер хэвээр үлдэх боломжтой болсон байна. За гэвч шинээр сонгогдсон парламент 3 сард эрх олгох акт гэгчийг баталж орхисон. За энэ бол Веймарын үндсэн хуулинд оруулсан өөрчлөлт байсан бөгөөд ил тогтоолын дагуу сайд нарын зөвлөлт буюу түүнийг толгойлдог канцлерт сонгуульд 4 жилийн хугацаанд хууль тогтоох хэмжээшгүй эрхийг олгосон байна. За
Иргэний эрхийг хязгаарласан энэ нөхцөл байдалд нэг үгээр хэлбэл Рейхстаг өөрийн хууль тогтоох энэ эрх мэдлээ канцлерт буюу тухайн үеийн канцлер байсан Гитлер шилжүүлсэн хэрэг байна. Хэдийгээр энэ хуулинд ерөнхийлөгч хяналт хийж хориг тогтоох гэж оролдож байсан ч тэрээр дараа жил нь нас өгчсөн байгаа. Ингэж иргэний эрхийн хязгаарлалт хийж удалгүй эрх олгох акт багтлагдсанаар Гитлер болон нацистууд албан ёсоор Германы төр засгийн эрх мэдлийг бүрэн гартаа оруулсан юм. За энэ цагаас хойш Гитлер Германы дарангуйлагч болсон. Засгийн эрхэнд гарамгцаа тэд маш шуурхай ажиллан бусад улс төрийн намуудыг шахан зайлуулж өрсөлдөлтөөр шоронд хийж маш хурдан буюу 33 оны 7 сар гэхэд нацист нам Германы цорын ганц хууль ёсны улс төрийн хүчин болж үлдсэн байна. За ингээд Гитлер төрийн эрхэнд гарсан. Гэхдээ та нарын толгойд Рейхстагийн галыг яг хэн тавьсан бэ гэдэг асуулт эргэлдэж байгаа хөлтэй. Мэдээж тухайн үед Гитлер канцлер болчихсон байсан болохоор төмөр гарсан гараагүй эрх мэдлийг бол бүрэн гартаа оруулах өөр арга олох байсан. Хэдийгээр Маринус von der Lübeck төмөр тавьсан гэх бүхэл баримт байгаа боловч үнэндээ бүх бурууг нь коммунист намд өөрүүлэн үүнийг далимдуулан засгийн газарт онцгой эрх мэдэл олгуулах зорилготой байсан. Гэхдээ л гал хэн тавьсан бэ гэсэн энэ асуулт нээлттэй хэврүүлсэн байгаа. Магадгүй дэлхийн түүхэнд нээлттэй үлдсэн агуу асуултуудыг нэгж байж болно. Үүнийг коммунист хувилдаа эсвэл Маринус von der Lübeck ганцаараа үнийг хийсэн эсвэл бүр Гитлер зүгээр л үнийг далин болгож ашигласан гэж боддог. Гэтэл зарим түүхчид үүнийг үнэндээ нацистуудын онцгой байдал тогтоох гэж хийсэн хувилдаан харин Маринус von der Lübeck энэ хувилдааны золиос болж ашиглуулсан гэж үздэг. За энэ асуулт нээлттэй өрдөж байгаа хэдий ч 1919-с 33 оны хооронд Гитлер хинч танихгүй байсан хувь хүнээс Германы бүрэн эрх дарангуйлагч болтлоо өөрчлөгдсөнтэй хинч марахгүй маа.